Сайн байцгаана уу? Өнөөдөр модуль 2.2 уур амьсгалын санхүүжилт ба ногоо эдийн засаг хичээлийг та бүхэнд танилцуулна. Энэхүү хичээлийн хүрээнд гамшигаас үүдсэн хохирлыг барагдуулахад гарч байгаа зардлаас гадна экосистемийг хамгаалах зэрэг өргөн хүрээний зардал нь 2.3 их найд Америк доллар хүрнэ гэсэн тооцооллоо. Зөвхөн гарсныхан дараа засаад өнгөрөх үү эсвэл эрсдэл гарахаас өмнө урьдчилсан арга хэмжээ авах уу? Энэ тал дээр санхүүжилтийг яаж илүү ухаалаг шийдэл зарцуулах боломжтой вэ гэдэг талаас нь танилцуулгыг эзэрнэ. Улс орнууд бол олон янзын арга хэрэгслээр дамжуулж байгаль орчныг нөхөн сэргээх, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийг тэмцэх төрөл бүрийн арга хэрэгслүүдийг хэрэгжилж байгаа. Үүнээс хамгийн өргөн хэрэглэгдэх нь буюу carbon pricing буюу нүүрс зүрхчийн татвар байгаа. Энэ нь яадаг вэ гэхээр аж ахуйн нэгжүүд, бизнесийн байгууллагуудын зүгээс агаар мандалд гаргаж байгаа нийт нүүрс зүрхчийг хэмжиж нэгжийн үн тогтоогоод нийт хэдийн хэмжээний нүүрс зүрхч гаргасан тэрхүү хэмжээгээр нь төлбөр авч байгаа үйл явц. За үүнээс гадна улс орнууд болгон өөрийн гэсэн тодорхой хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлого хэрэгжүүлж байгаа. Үүнийхээ хүрээнд улсаас ногоон хөгжлийг дэмжих татварын хөнгөлөлт зэрэг дэмжлэгүүдийг үзүүлж байгаа. Түүнээс гадна одоогийн байдлаар байгальд хор хөнөөлтөй байгаа үйлдвэрлэл, үйл ажиллагааг хязгаарлах арга замууд байна. Жишээ нь бензин, нефт, нүүрсний үнийг барьдаг бодлогыг зогсоох гэх мэт. Энэ нэргээд тухайн улсын боломж бололцооноос нь давхар хамаарна. Ногоон санхүүжилт болон хөрөнгө оруулалтын хувьд энэ байгаль дээлтэй салбаруудыг аж ахуйн нэгжүүдийг дэмжих, төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, дэмжих бодлогод. За түүнээс гадна зах зээлийн олон янзын хөшөөргүүдийг ашиглаж болно. Зах зээлийн зарчим гэдэг дээр шууд нөлөө үзүүлэхгүй ч төрөл бүрийн татвар, татаасаар хувь хүмүүсийн болон аж ахуйн нэгжүүдийн шийдвэр гаргаж байгаа шийдвэрт нөлөөлж болдог гэсэн үг. Жишээлбэл нийтийн тээврийг хөгжүүлэх, цахилгаан автомашины хэрэглээг дэмжих гэх мэт. Ингэснээр нийгэм эдийн засагта нөлөө үзүүлж эхэлдэг. Нийгэм эдийн засгийнхаа хүрээнд ногоон ажлын байрыг урьдчилж, тооцоолж, ажиллах хүчээ бэлтгэж эхлэх зэрэг байж болно гэсэн. Энэ хичээлээр бид ямар гол сэдвүүдийг авч үзэх вэ гэхээр нэгдүгээрт уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гол нэр томьёо, үндсэн ойлголтуудын талаар. Хоёрдугаарт ногоон эдийн засаг болон тойрог эдийн засгийн талаар. Гуравдугаарт ногоон ажлын байр. Дөрөвдүгээрт уур амьсгалын санхүүжилтийн механизм болон залуусын оролцооны талаар танилцуулах болно. За COP17 хуралд хэрэглэгдэх үндсэн гол нэр томьёоноос бүгдээрээ эхлэе. Хамгийн их хэрэглэгдэх боломжтой буюу гол хоёр нэр томьёо байгаа. Эдгээр нь NDC болон LDN. NDC нь үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмэр бөгөөд энэ Парисын хэлэлцээрийн дагуу орон бүрийн өөрсдөө гаргасан уур амьсгалын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлдэг. Монгол улсын хувьд үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийнхээ хүрээнд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7%-аар бууруулах зорилго дэвшүүлсэн. Дараагийн чухал хэллэг нь LDN буюу газрын доройтлыг сааруулах гэсэн ойлголт байдаг. Энэ нь экосистемийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор газрын нөөц чанарыг хадгалах, сайжруулах зорилготой нэгдсэн үндэсний байгууллагын доктортой хөгжлийн зорилт байгаа. Товчоор хэлбэл газрын чанарыг хамгаалах, сэргээх, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хийдэг. Түүнээс гадна уур амьсгалын санхүүжилт байна. Уур амьсгалын санхүүжилт гэдэг нь уур амьсгалын өөрчлөлтийг багасгах болон түүнд дасан зохицоход зориулж олон улсын болон дотоодын их үс үрээс гаргаж байгаа санхүүжилтийг хэлдэг. Жишээлбэл нар, салхины цахилгаан станц барих, мод тарих, төслүүдэд хөрөнгө оруулах зэрэг байж болно. За дараагийнх нь уур амьсгалын ногоон сан гэх олон улсын байгууллагатай та бүхэн тулгарах байх. Энэ нь хөгжиж байгаа орнуудад уур амьсгалын өөрчлөлтийг тэмцэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг дэлхийн хамгийн том сан. За Монгол улс энэ сангаас 8.3 сая Америк долларын санхүүжилт авч ойжуулалт болон сэргээгдэх эрчим хүчний нийт 10 төсөл дээр хэрэгжүүлж байгаа. Дараагийнх нь л Даян дэлхийн байгаль орчны сан гэж байгаа. Энэхүү сан 1991 оноос эхлэн байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд туслах олон улсын хамтын ажиллагааг дэмжих зорилготой байгууллага. Тэр тусмаа газрын доройтой, биологийн олон янз байдлыг хамгаалах төслүүдийг дэмждэг байгууллага байгаа. За үүний дараагийн бас нэг хэллэг бол нүүрс төрөгчийн хуримтлал гэдэг ойлголт байгаа. Энэ нь агаар мандалд орших нүүрс төрөгчийн хөрс болон мод, өвс, зэрэг ургамал, мөн далайд шингэн тэнд нь хадгалах байгалийн үйл явцыг хэлдэг. Тэгэхээр яаж хүний оролцоотойгоор энэхүү үйл явцыг дэмжих вэ гэдэг талаас нь энэхүү үг хэллэг гарч ирнэ гэж үзэж байна. За жишээлбэл нэг га жилд 2-4 тонн нүүрс төрөгч шингээдэг гэж үздэг юм байна. За дараагийнх нь л ногоо эдийн засаг гэдэг ойлголт байгаа.
Ногоон эдийн засаг гэдэг нь байгаль орчинд хор хөнөөл багтай, нөөцийн хэмнэлттэй ашигладаг, нийгмийн эрүүл мэндийг дэмждэг эдийн засгийн загварыг хилдэг. Монгол улсад үүний жишээ нь доктортой мал аж ахуй, нарны эрчим хүч, эко аялал жуулчлал байж болдог. За тойрог эдийн засаг гэдэг бол ногоон эдийн засгийн нэг хэсэг болж явдаг. Ерөнхийдөө уламжлалт эдийн засгийн загвар болох хэрэгэл хай гэдэг загвараас татгалзаж дахин ашиглах, дахин боловсруулах зарчим суурилсан систем хилдэг. За манай улсад залуусын сайн мэдэх thrift shop, мал аж ахуй, хог хаяглаас биохий, бордоо үйлдвэрлэх зэрэг жишээнүүдээр бид сайн ойлгож байна. Мөн ногоон ажлын байр гэдэг нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргийхэд хувь нэмэр оруулдаг ажил мэргэжлийг хэлдэг. За Монголд нарны панел суйрлуулагч, ой мэргэжилтэн, экологийн аялал жуулчлалын менежер, ногоон барилгын инженер, биохимч, хүрээлэн буй орчны судлаач, шинжээч зэрэг мэргэжлүүд байж болно. Багш хүн ч юм уу адил ямар хичээл зааж байгаагаас хамаарат ногоон ажлын байрны нэг хэсэг байж болдог. Нэр томьёоны тухайд ийм байлаа. За ерөнхийдөө газрын дороотол, байгаль орчны асуудал, уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярихад хүлэмжийн хийн ялгарлал нь гол асуудал буюу шалтгаан нь болж байгаа. Тэгэхээр нийт хүлэмжийн хийн ялгаруулалтаараа дэлхийн хэмжээнд Хятад, Америк, Энэтхэг 3 улс нийт ялгаруулалтын 42.6%-ийг эзэлж тэргүүлдэг байгаа. Харин хамгийн бага ялгаруулдаг 100 улс нийлээд ердөө 2.9% байдаг. Гэвч сонирхолтой нь уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн их сөрөг нөлөө жижиг улс орнуудад тэр тусмаа хөгжиж буй улсуудад илүү мэдрэгддэг гэсэн хэдий ч их жижиг орнуудад тэрхүү сөрөг нөлөөтэйгөө тэмцэх дасан зохицох санхүү болон дэд бүтэц нөөц бололцоогоор маш тутмаг байдаг. Монголын талаар бүгдээрээ авч үзвэл Монгол улс Парисын хэлэлцээрийн хүрээнд үндэсний тодорхойлсон хувь нэмэр буюу NDC-г шинчилж уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах зорилгоо тодорхойлсон. Үүнтэй танилцвал 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгаарлыг 30.3% буюу 24.7 сая тонн нүүрс төрөгчтэй тэнцэх хэмжээгээр бууруулна гэж зарсан ба энэхүү 30.3%-ийг газар ашиглалтаа бэлчээрийн менежментийг сайжруулах замаар 46.3% төргөж харин олон улсын санхүү, технологийн дэмжлэгтэйгээр 52.8% төрөх боломжтой гэсэн өөдрөг зорилт тавьсан байгаа. Гэхдээ энэхүү зорилтуудыг биелүүлэхийн тулд нийт 53.3 их 80 тэрбум төгрөг буюу 14.8 тэрбум Америк доллар шаардлагатай ба энэ мөнгөнд дөг төр хувийн хвшлийн хамтын ажиллагаа болон олон улсын их үйлсвэрээр бүрдүүлэхээр төсөөлсөн байгаа. За мөн 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаарлыг 2010 оны түвшинтэй харьцуулахад 22.7%-аар бууруулж газрын дороотлыг сармжуулсан байх. Мөн зөвлөлтөд тэмцэх ган гачиг үерийн улмаас доройтсон газар хөрсийг нөхөн сэргээсэн байх зэрэг зорилтыг манай улс тавьсан байна. Энэ Монгол улс уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож байгааг харуулж байна. Эдгээр мэдээллийг та бүхэн маань байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийг яам болон нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн тайлангуудаас авч үзэж болно шүү. За ногоон эдийн засаг гэдэг нь эдийн засгийн хөгжил болон байгаль орчны хамгааллыг хооронд нь тэнцвэржүүлэх хөгжлийн загварыг хэлдэг. Энэ үзэл баримтлалын хамгийн чухал зарчим нь хүн болон их дэлхийн эрүүл мэндийн нэгдүгээр тавих явдал юм. Мөн хүн ба байгаль хоёр салшгүй холбоотой учраас хөгжлийн бодлого байгаль орчинд ээлтэй байх ёстой гэдэг. Хүн ба байгаль нь харилцан нэгт уялдаатай гэдэг нь хүний үйлдэл байгалд яаж нөлөөлж байгаа, байгаль орчин маань эргээд хүн амын эрүүл мэнд сайн сайхан амьдрах орчинд яаж нөлөөлж байна гэх энэ хоёр зүйлийг тооцож түүний балансчлах буюу одоо зохистой хэмжээнд барих зорилготой гэсэн үг. Инхийн тулд газрын тосноос илүү сэргээгдэх эрчим хүч ашиглах, бензин, дизель, автомашины орон нийтийн тээвэр болон цахилгаан автомашин ашиглах, эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж барих, байгаль орчныг хамгаалах, тойрог эдийн засгийг дэмжих, мөн хог хаягдлын менежментийг сайжруулах зэрэг арга хэмжээнүүд багтдаг. Гэхдээ эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт, санхүүжилт, мөн мэргэжсэн ажиллах хүч маш чухал байдаг учраас эртнээс мэргэжилтнүүдэд бэлдэх хэрэгтэй байдаг. За энэ зураг нь ногоон эдийн засгийн үндсэн ойлголтыг илэрхийлж байна. Ногоон эдийн засгийн гол зорилго нь эдийн засгийн өсөлтийг бий болгохын зэрэгцээ байгаль орчны дороотлыг бууруулах явдлаа. Өөрөөр хэлбэл бид эдийн засгийг хөгжүүлэхдээ байгалийн нөөцийг хэд их ашиглахгүй харин доктортой байдлыг хадгалах хэрэгтэй. Ингэснээр ирээдүйн үеийнхэн ч мөн адил байгалийн нөөцийг ашиглах боломжтой болно. Тиймээс ногоон эдийн засаг нь доктортой хөгжлийн чухал хэсэг гэж үздэг. Ногоон эдийн засаг хөгжихийн ирээр ногоон ажлын байр нэмэгдэж байгаа. Ногоон ажлын байр гэдэг нь байгаль орчныг хамгаалах, нөөцийг хэмнэх, доктортой хөгжлийг дэмжих чиглэлтэй ажил мэргэжлийг хэлдэг. Жишээлх юм бол биофизикч болон биохимч,
материалын инженер, хүрээлэн буу орчны инженер, судлаач, микробиологч, доктортой загвар зохион бүтээгч, ногоон барилгын архитектор, инженер, цахилгаан тээврийн хэрэгслийн техникч, байгаль болон ой хамгаалагч, нарны хавтад суйрлуулагч зэрэг олон мэргэжил багтдаг. Эдгээр ажил мэргэжил нь ирээдүйд илүү эрэлттэй болох төлөвтэй байна. За ногоон ажлын байр нь зөвхөн байгаль орчинд төдийгүй эдийн засагч мөн адил чухал нөлөө үзүүлдэг. Олон улсын судалгаагаар ногоон ажлын байрны цалин ихэвчлэн дундаас дээш түвшинд байдаг. Энэ бол нарийн мэргэжлийн ажлын байрнуудыг харьцуулсан байгаа. За Монгол улсын хувьд 2014 оны байдлаар нийт хөдөлмөр эрхлэлтийн 6.2% нь ногоон ажлын байр байсан байна. Харин 2016 оны 2 дугаар хагаст энэ үзүүлэлт 9.9% болж өссөн. Энэхүү 9.9%-ийн 3.1 нь боловсролын салбарт байна гэж тодорхойлсон байна. Энэ ногоон эдийн засгийн салбар Монгол улсад аажмаар хөгжиж, ажлын байр нэмэгдэж байгааг харуулж байна. Одоо уур амьсгалын санхүүжилтийн талаар авч үзье. За уур амьсгалын санхүүжилт гэдэг нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, мөн түүн дасан зохицох үйл ажиллагаанд зориулсан санхүүгийн их усврыг хилдэг. За энэ санхүүжилт нь сэргээгдэх эрчим хүчний төсөл, ойжуулалт, усны нөөцийн хамгаалалт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах технологи, мөн уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд ашиглагддаг. За ийм санхүүжилт ихэвчлэн олон улсын байгууллага, хөгжлийн банкуд, засгийн газрууд болон хувийн эвшлээс бүрддэг. 2022 оны байдлаар ногоон санхүүжилтөнд дэлхийд даяар 116 тэрбум Америк долларын их усвар бий болгосон байгаа. Үүний 80% буюу 92 тэрбум Америк доллар нь хөгжингүй орнуудаас санхүүжүүлсэн байгаа. Түүний яг 57 тэрбум Америк доллар нь хөгжиж буй орнуудад, 20 тэрбум нь нэм буруу улс орнуудад зарцуулагдсан байна гэж үзсэн. Мөн энэ 92 тэрбумыг яг ямар улсууд ханиулсан байгааг авч үзэх юм бол Япон улс 17 тэрбум, Америкийн нэгдсэн улс 14 тэрбум, Герман 14 тэрбум, Франц 10 тэрбум, бусад улсаас 37 тэрбум санхүүжилт орж ирсэн байна. Яаж зарцуулсан харвал 30 тэрбумыг хугацаагүй зээл, 25 тэрбумыг урт хугацааны зээл, 4 тэрбумыг буцалтгүй тусламжтайгаар олгосон гэх тоо баримт байна. За уур амьсгалын санхүүжилтийн Монгол дахь ач холбогдлыг авч үзвэл Монгол улсад уур амьсгалын өөрчлөлт маш тодорхой мэдрэгдэж байна. Жишээлбэл Монголын гадаргын агаарын дундаж температур аж үйлдвэрчлэлтийн өмнөх үеэс 2.3 градусаар нэмэгдсэн. Энэ нь дэлхийн дунджаас 1.3 градусаар өндөр үзүүлэлт юм а. Мөн манай улсын цэнгэг усны 70 гаруй хувийг бүрдүүлдэг хөдөө аж ахуй усан цахилгаан станц ахуйн хэрэглээг хангадаг мөсөн голын хэмжээ 1940 оноос хойш ойролцоогоор 28%-аар багассан байна. Үүнээс гадна нийт газар нутгийн 77% нь дороодсон гэж ангилагдсан байдаг. Энэ нь ялангуяа бэлчээрээс хамааралтай амьдардаг малчдын амжиргаанд ихээхийг нөлөөлж байна. Санхүүжилтийн шаардлагын тухайд 2030 онд дэлхийн дулаарлыг 1.5 градуст хүргэх зорилгод хүрэхийн тулд шаарддаг жилийн санхүүжилтийн хэмжээ 7.4 их 80 Америк доллар байгаа. Монгол улсад уур амьсгалын өөрчлөлтийг тэмцэх, дасан зохицох үйл ажиллагаанд жил бүр 500-аас 800 сая Америк долларын санхүүжилт шаардлагатай гэж тооцоолсон боловч одоогийн санхүүжилт хангалтгүй хэвээр байна. Тиймээс олон улсын сангууд, дотоодын хөрөнгө оруулалт болон хувийн эвшлийн оролцоо маш чухал байгаа. За олон улсын сангийн нэг жишээ нь уур амьсгалын ногоон сан ба энэ сан нь дэлхийн хамгийн том уур амьсгалын санхүүжилтийн сангуудын нэг. Энэ сан нь болохоор хөгжингүй орнууд санхүүжүүлж хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэхэд дэмжлэг үзүүлдэг. Монгол улс сүүлийн 10 жилийн хугацаанд энэ сантай идэвхтэй хамтран ажиллаж 400 гаруй сая Америк долларын төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Эдгээр төслүүд нь ихэвчлэн ногоон эдийн засгийг дэмжих, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх мөн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд дасан зохицоход чиглэдэг. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлтийн асуудал нь маш том тул энэ санхүүжилт хангалттай хэсэг нь олон улсын хилцүүлгийн чухал сэдэв хэвээр байгаа. Үүний дараагийнх нь Дайн дэлхийн байгаль орчны сан. Энэ саны хувьд гэх юм бол дэлхийн хамгийн том олон талт байгаль орчны сангийн нэг. Энэ сан нь дэлхийн хэмжээнд тулгамдж буй байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхэд улс орнуудын хамтын ажиллагааг дэмждэг. Ялангуяа хөгжиж буй орнуудад байгаль орчны бодлого хэрэгжүүлэх, олон улсын байгаль орчны зорилтуудыг биелүүлэхэд санхүүгийн болон техникийн дэмжлэг үзүүлдэг. Сүүлийн 30 жилийн хугацаанд 27 тэрбум гаруй Америк долларын буцалтгүй тусламж олгож нийт 155 тэрбум Америк долларын санхүүжилт татгад дэмжлэг үзүүлэхээр амласан байгаа юм байна. Улс орнуудын санхүүжилт бүрдүүлэх бас нэг арга нь карбон зах зээл. Карбон зах зээл гэдэг нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн зах зээлийн механизмыг хэлдэг. Энэ системийн үндсэн санаа бол бохирдлоо төлөх зарчим дээр үндэслэдэг. Өөрөөр хэлбэл компаниуд тодорхой хэмжээний хүлэмжийн хийн ялгаруулах эрх буюу карбон нэгжийг
худалдаж авах эсвэл худалдах боломжтой байдаг. Карбон зах зээлийн үнс нь 1997 онд батлагдсан Кёотогийн протоколоос ихтэй байдаг. Тухайн үедээ авилга давуу байдал олох зэргээс үүдээд зогсон байдалд орж исэн. Саяхныг хүртэл Европын холбооны Emission Trading System хамгийн том зах зээл байсан бөгөөд 2021 онд Хятад улс дэлхийн хамгийн том карбон зах зээлийг нээсэн. Карбон зах зээл нь үндэсний хэмжээнд нийт ялгаруулж байгаа нүүрс төрөгчийн хэмжээг тогтоож, түүнээс тодорхой хэсгийг мөнгөн дүнгээр үнэлж, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж, нүүрс төрөгч ялгаруулж буй байгууллагуудад тодорхой хэмжээний нүүрс төрөгч ялгаруулах эрх болгон хувийн хүч хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд өөр байгууллагаас карбон кредит буюу нүүрс төрөгч ялгаруулах эрх худалдаж авах болон зарах эрх бүхий зах зээл юм. Энэхүү карбон зах зээл нь зах зээлийн зарчим дээр суурилан төрийн оролцоог багасгаж, аж ахуйн нэгжүүд өөрсдөө шийдэл хайх зарчим дээр суурилсан. Монгол улс ч мөн өөрийн дотоод карбон зах зээлийг хөгжүүлэх боломжийг судалж байна. За уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд залуусын оролцоо маш чухал. Залуучууд шин санаа, инновац, технологиг ашиглан байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулж чадна. Жишээлбэл бэлчээрийн менежмент, уур амьсгалын мэдээлэл зэрэг зориулсан дижитал платформуд хөгжүүлэх боломжтой. Мөн нийгмийн сүлжээг ашиглан байгаль дэлтэй амьдралын хэм маягийг олон нийтэд түгээж болно. Үүнээс гадна залуучууд ногоон бизнес эхлүүлэх, орон нутгийн төсөл хөтөлбөрүүдэд оролцох, байгаль орчны чиглэлээр боловсрол эзэмших зэрэг олон боломжтой. Дүгнж хэлэхэд уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамгийн том сорилтуудын нэг юм. Гэсэн хэдий ч энэ нь бидэнд бас шинэ боломжуудыг бий болгож байна. Ногоон эдийн засаг, ногоон ажлын байр, тогтвортой хөгжлийг дэмжих бодлого болон уур амьсгалын санхүүжилт нь ирээдүйн хөгжлийн чухал чиглэл болж байна. Энэ өөрчлөлтийг авчирхад залуусын оролцоо маш чухал. Тиймээс та бүхэн ирээдүйд уур амьсгалын өөрчлөлт болон газрын дор алтлалтай тэмцэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа.